Аимшигт Аннабель хүүхэлдэйн түүх хэрхэн үргэлжлэх тухай хамтдаа үздэцгээе. Энэ удаагийн кинотой хамтран ажиллагч 8 жилийн түүхтэй дөнгөж сая байршлаа солиод хотын төвд буюу Асаа циркэд ирчихсэн байгаа Amigo Food House. Зяюацхан бамбарнууд минь. The Conjuring Universe үйл явдлын буюу таймлайны дараалалаар нь оруулангууд хоорондын холбоо, учир зангилаар илүү тайлагдаад гоё угац. Гиснээс нэрээ манай бомборнууд энэ Conjuring Universe-ийн оруулсан кинонуудыг яаж дараалалаар нь үзэх вэ гэвэл би яг урд нь ийм чагт хийгээд яваад байгаа шүү. За. Чагт 1, чагт 2, чагт 3 гээд энэ дараалалаар нь үзвэл мэдээж гоё илүү ойлгомжтой үзэн шүү. Яг тэгээд өмнөх The Nun 2, Annabelle Creation кинонууд дээр 1952, 1956 болон 1958 оны үйл явдлуудыг харуулсан бол энэ удаагийн киногаар нэлийн хэдэн жил үсрээд 1970 оныг харуулах Annabelle. Хэдүүлээ Annabelle гэх эвгүй нэртэй хүүхэлдээ хэрхэн яаж үүссэн тухай үзсэн бол одоо цаашаага ямар үйл явдал болох нь хамтдаа үзцгээе. Тэгэхээр тайлбараа энэ түргээ зогсоогоод 1970 онд болсон үйл явдлыг харуулах Annabelle кино руугаа орцгоё. Нөгөө кино нь 2014 онд нээлттэй байсан ба IMDb дээр 5.5 оноо авсан байдаг. Мөнгө санхүүгийн хувьд бол энэхүү кино нь ердөө 6.5 сая доллараар бүтэж 257 сая долларын ашиг орлого олсон байдаг. Өмнөх Annabelle Creation нь Conjuring Universe-ийн хамгийн бага зарлаар бүтсэн гэж тоорон буруу мэдээлэл өгсөн байлээ шүү. За. Хамгийн бага зарлаар бүтсэн кино нь энэ удаагийн кино юм байлээ. Гиснээс манайхан subscribe-ад арахгүй бол энэхүү гоё universe-ийн дараагийн бүр гоё ангууд нь танд харагдахгүй байж магадгүй шүү. За. Соёлт нийгэм ихэлснээс хойш тоглоомын хүүхэлдэйн хүүхдүүдийн дунд маш их хайрлагдаж цуглуулагч нарын ч анхаарлыг ихэд татах болсон ба нээлттэв шашны зан үйлд муу болон сайн зорилгоор ашиглагдах болсон. Хоёр бүсгүй Conjuring Universe-ийн хамгийн чухал дүрүүд болох Эд болон Лорен дээр ирэн та нар ч итгэхгүй л байх л та. Гэхдээ энэ хүүхэлдэйний эхлээд хөл гарны хөдлөөд өөр байралтай болчихсон байдаг байсан. Нудалгүй толгоонч тавиад үлдээснээс өөр зүгт харчихсан байдаг ба нэг өдөр бүр үлдээсэн өрөөнөөс тис өөр өрөөнд байж байсан. Бит хоёрч бүр гайхаад интернетээр хайж үзсэн чинь энэ хүүхэлдээ Annabelle Higgins нэртэй охины тоглоом байсан юм байлээ. Тэр охины ээж нь аав нь тэгээд өөрөөгээд бүүгэд үхсэн гэсэн. Энэ түүхийг нь бид нар олж мэдээ тэр охины сүнсэл энэ хүүхэлдээндээ үлдчихсэн гэж бодоод өрөвдөө туслая л гэж бодсон. Бид нар чинь сувилагч нар шүү дээ, үргэлжил хүн тусалдаг. Гэхдээ удалгүй юмс бүр дордож эхэлсэн. Уг нь ээж миний төрсөн өдрөөр бэлгэлсэн л дээ. Гэхдээ одоо энэ хүүхэлдэйг биднээс салгаад өгөөч төхүү хэмээн ярьж харагдана. Өмнөх Annabelle Creation киноны төгсгөлд өөрийгөө Annabelle хэмээн нэрлэн айлд үрчлэгдсэн Janice охин том болоод шууд гэртээ орж ирээд өөрийг нь өргөж авсан ээж аваагаа алсан да. Яг тэр үед нь хөрш эмэгтэйн сонсоод нөхрөө явуулаад шалгуулж байсан үеэс 1 жилийн өмнө буюу уг хөршийн хосуудын гэрт болох үйл явдлаас кино маань эхэлнэ. Манай John цөндөрг эзтэй хөөхөн эхнэр Мягийн хамт бүтэн сая өдөр сүмдөө явчихад буцаад гэртээ ирэхдээ хөршийн хоёртойгоо жаал яриа өрнүүлж агаад салдаг. Сайн харуул энэ хөршүүд нь нөгөө өөрийгөө Annabelle хэмээн нэрлсэн Janice охиныг өргөж авсан хоёр байгааз. Манай хоёрч гэрлүүгөө орж явахдаа хөөхөн нөгөө өргөж авсан охин нь алга болоод 2 жил болж байгаа юм байна лээ. Хажууд нь хамаагүй битгий хүүхдийн тухай яриарэ гэж ярилцаж байхаас нь харуул их л харилцаа сайтай хөршүүд гэдэг нь илхэн харагдана. Манай хоёр гэртээ ороод байж байхад телевизээр нь өөрсдөө гэр бүл хэмээн боддог бөөнл хар тамхины донтогч гэмт хэрэгтнүүдээс бүрдсэн баарга 30 гишүүнтэй нэгэн аюултай шашны гаж калтын тухай мэдээлэл гарч харагдана. Нөхөр Жон ч ихнэртэй хонгор минь битгий ийм зүйлс үзэж сонсож бай. Хүүхэд гидсэндээ байхдаа гадаад ертөнцийн тухай сонсож мэдэрдэг гэж судалгаагаар батлагдсан байлээ шүү л гэн. Манай хоёр анхны хүүхдээ үлгэдэж авах гэж байгаа цаг нь ойртож байгаа тул өөрөө ор тоглоом гэд хүүхэддээ бүхий л зүйлсийг нь бэлтчихсэн байгаа л харагдах ба нөхөр Жон нь хонгор минь нүдэн анж байгаарай. За одоо нэгэрээ гээд нэг том хайрцагтай бэлэг өгөхөд энэ нь өнөөх балиар хүүхэлдээ байхан тэр. Эхнэр нь ч их л баярлан чи хаанаас олоо вэ? Би зөндөө хайсан штэ гээд авч цэврэн хүүхэлдээ цуглуулган дундаа суулгадаг. Эхнэр мяан нэг иймэрхүү хүүхэлдээнөө цуглуулдаг хоббитой юм шиг байгаа. Оройчулж манай хоёр унтаж байхад өөрийгөө Annabelle хэмээн нэрлсэн Janice охин өргөж авсан ээж аваагаа хэрцгийгээр хороодог нөгөө үйл явдал болох ба эхнэр мяан хүн орлох дуунаар сэрээд нөхрөө шалгуулахаар явуулдаг. Нөхөр нь ч нойрмогдуухан хөрш рүүгээ ороод гинтэл бөөн цусуулчихсан гарч ирээд шууд л эхнэр мяадаа гэрлүүгээ буцаад ор цагдаа дууд гэж хэлснээ өөрөө буцаад орчихдог. Нөхөөрхий мүдгүү төрөх төгсөн эхнэр мяанч газ гүйж ороод цагдаа дуудлага өгөх ба ард нь өнөөх Janice хэдий нэг эртэн ороод ирчихсэн өнөөх хүүхэлдэйг тэрчгсэн явж харагдана.
Ерөнхийдөө бол манайхан өмнөх энэ хүүхэлдэн үүслийн тухай киног үзсэн бол ойлгож байгаа шүү дээ. Энэ Janice маш олон жилийн дараа энэ хүүхэлдээтэйгээ дахин уулзж байгаа л гэсэн үг. Эхнэр Мянч хөрхи Janice-ыг хараад манай нөхөр удахгүй ирэн шүү, юу хүснэ ав. Тэгээд манахаас гар гэхэд Janice-тай хамт явж байсан нэг галзуудуу залуу шууд эхнэр Мягийн гидс рүү хутгалчихдаг. Хөөхи нөхөрнч гүйж орж ирээ. Janice болон хамт орж ирсэн галзуу залуутай нэлээд үзэлцэж байгаад хөлөндөө цохиулж унаад байдал бүр яг эвгүүтэх гэж байхад ашгүй цагтаа нар ирэн галзуу залууг буудан унгах ба хажууд өрөөнд нь Janice өнөө хүүхэлдэйг тэрэн хоолоогоо хэрчсэн байдалтай л харагдана. Хамгийн эвгүй бас сонин зүйл нь Janice амиа хорлохынхаа өмнө ханан дээр нэгэн сонин тэмдэг цусаараа зорсон байх ба хоолооноос нь урссан цус нь өнөө хүүхэлдээний нүд рүү орж харагдана. Маш олон жилийн өмнө энэ хүүхэлдэйн шингэсэн чөтгөрт ховсдуулж байсан Janice охины цус гайтай хүүхэлдэйг буцаагаад сэрээчгүй л гэлтэй. Телевизээр мэдээ гарахад өмнөх шөнө эхнэр нөхөр хоёр өөрсдийн охин Annabelle Higgins болон найз залууд нь хэрцгийгээр хутгалуулж ам өргөдлээ. Хоёр хэрэгтэн нь нэгэн шашны калтын гишүүн байсан нь тодорхойлогдсон ба залуу нь цагдаа нарт буудуулж өгч харин эмэгтэй нь хэргийн газар цагдаа нарыг очих үеэр өөрийн хоолой хэрчин амиа хорлсон байдалтай олдсон гэх мэдээлэл цацагддаг. Кадр солигдоход хэдэн өдрийн дараа манай Мя гидсэндээ хутгалуулсан ч ашгүй хүүхэд болон өөрийнх нь амь насанд аюулгүй байна гэх мэдээг эмчээс сонсон гэртээ буцан ирдэг. Хөөхи гэртээ буцаж ирэхдээ их л айцтай травматай болчихсон хамаг хаалгуудаа байнга л хаадаг болчихсон л байдаг. Нөхөр Жон нь ч байнга л аргадаж төрөх төгсөн эхнэрээ сэтгэлээр дэмнэх гэж их л үздэг. Оройчулж манай хоёр сайхан амарч байхад John. Маргааш нь нөхөр Жон нь ажилдаа явж манай Мя юм хум ойсон шигэ гэртээ телевиз үзээд байж байхад бас санал хятнах дуу гарах ба нөгөө хүүхэлдэн сандал дээрээ савлаж байснаа манай Мяг очих үед зүгээр болчихдог. Нөхөр Жон нь ч ажиллаа дуусган гэртээ ирэхдээ жирэмсэн эхнэрийнхаа дуртай зүйлсийг авчран манай хоёр их л жаргалтай инээд алдан сууж байгаад буцаад өрөө рүүгээ явхад түрүүхэн сандал дээрээ зүв зүгээр сууж байсан өнөө хүүхэлтэй хажуу тийшээгээ налаад унчихсан мэт л харагддаг. Мэдээж эхнэр Мян ч үүнийг харан гайхснаа нөхөртөө энэ хүүхэлдээ гаргаад хаяад өгч болох уу? Гэрт халдлага болох үеэр орж ирсэн хүүхэн өөхөхдөө энэ хүүхэлдээ гартаа тэрчгсэн байсан. Надад нэг л тухгүй байна гэхэд нөхөр нь шууд гаргаад л хогийн сав руу шидчихдэг. Удалгүй гэрт нь халдагч нар орсон хэргийг мөрдөж буй мөрдөгч гэрт нь ирэн тэр хамт орж ирсэн залуу нь Annabelle Higgins охины найз залуу нь мөн байсан байна лээ. Мөн мөрдлөгийн явцад тэр хоёр сатаныг шүтдэг шашны гаж урсгал буюу шашны калтын гишүүд байсан нь тодорхой болсон. Бүрч болоогүй хүчирхийллээр гих үзэлтэй нөхдүүд юм байна лээ. Би өөр илүү мэдээлэл оруул дахиад та хоёр дээр ирээд гээд хэлэхэд болсон муу муухай зүйлсийг ахин санаж бодмооргүй байгаа манай Мя битгий хэрэггүй би дахин болсон зүйлсүүдийг дурсмааргүй байна л гэн. Оройч болж нөхөр нь халаадаг попкорн хийх гээд плетик дээр тавиад эхнэр дээрээ очтол хэдийнэ унтчихсан байсан тул плетикээ унтраагаад л тэнд нь үлдээгээд амарцгаадаг. Өглөөч болж нөхөр Жон нь ажилдаа явж манай Мя телевиз үзэнгээ юм оёод сууж байхад өмнөх орой нөхрийнх нь унтраагаад үлдээсэн плетик өөрөө асчих ба ашгүй хөршүүд нь манай Мяг аварч нөхөр Жон нь эмнэлэг дээр ирэхэд эхнэр нь хэдийнэ амарчсан байхан тэр. Хэдий аюултай зүйлс дахиад л тохиолдсон ч манай хоёр хүүхдээ хараад их л жаргалтай харагдах ба эхнэр Мя нөхөртөө хандан энэ манай байшин нэг л биш байна. Сүнс өдөртэй эмшгэл байх боллоо. Хоёулаа нүүт их үү гэснээр манай хоёр шинхэн хүүхдээ хамт Pasadena хот руу нүүдэг. Шинэ хот шинэ гэртээ ирэн хөөхөн тогтчиж аваад сүмдээ явах үед нэгэн санваартан Мяг хүүхдтэй хамт өхөөрдөн камераар зургийг нь дарж харагдана.
сүүлд хараахан дуусаагүй тул үлдсэн зүйлсүүдэд оруулж ирэн хайрцагнуудаа задлж байхад нэг хайрцагны ёроолоос нь өнөө гайтай хүүхэлдээ гараад ирдэг. Нөхөр Жон ч гайхан юу вэ би наадах чи хаясан штэ алив наашаа өгчих би гаргаад хаяатах гэхэд эхнэр мяан зүгээрээ чи надаа бэлгэлсэн юм чин гэдэл үлдээхээр болдог. Манай мяа хүүхдээ онтуулангаа өөрөө хальт дуг хийх үеэр нөгөө балаа шашны калтын гэмээр цагаан хувцастай эмэгтэй цаагуур нь алхаснаа наашаа өрөөнд нь орж ирэн хүүхдийнхэн дээрээс үндийн харж буйн харагдана. Мяач хүүхдээ аваад салхилахаар гарах гэтэл коридор дээд айлынх нь хоёр хүүхэд зураг зураад сууж харагдах ба гадаа гарын явахдаа нэг нь номын дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө энэ номын дэлгүүрийг нь ажилуулдаг байрны нэг ихчтэй танилцаад амждаг. Хүүхдээ тэрвэрэн буцаад гэртээ ороход дээрээс нь бөөн л гараар зурсан зургууд бууж ирээд байх ба тэрэгтэй хүүхдээ түрэн явж буй өөрийг нь зурсан юм шиг зураг байх ба цаашлаад үзвэл дараагийн зургууд дээр нь цаанаас нь машин ирэн мөргөж буугаар зурсан харагдана. Маргааш оройн манай мяа хоол ундаа бэлтчихэд нөхрөө ирэхийг хүлээж байхад нөхрийгөө ирэхэд босон бүх зүйлсийг хийлэн манай хоёр явдаг сумынхаа санваартан дээр очиж уулзтал өөрт хэрэгтэй зүйлс хараахан сонсож чаддаггүй. Сүмээс гарч явхад өнөө номын дэлгүүр ажиллаулдаг байрны эгчтэй ахин тарах ба байрны эгч та хоёрт энэ хавьд мэдгүй зүйлс гарвал нэрлэлгүй хэлээрэй гэж залцгаадаг. Манай мяач нөхрийгөө ажилдаа явсан хойгуур хүүхдээ унтуулчгаа доошоо агуулгах руугаа юм тавихаар явах үед нь 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй хоолны группүүдээр тулцсан өндөр үнэлгээ аваад идэг Amigo Food House чинь байршлаа солиод хотын төвд буюу бүр асаа цирктээр ирчихсэн байлаа шүү. Байршил нь төв рүү ирээ зогсохгүй шинэ салбар шинэ менюгээ танилцуулан 7 хоног бүр менюнээсээ сонгогдсон хоолнуудыг бүр 50%-аар хямдруулж байгаа юм байлээ. 7 хоногийн бүх өдөр 12 цагаас оройн 24 цаг ажиллаж байгаа ба хоол нь орой 9:30 хүртэл гарч байгаа тул манайхан ланчаараа гэр бүлээрээгээд өнөө өндөр үнэлгээ аваад идэг хоолнуудыг нь бүр 50% хямдралтай үнээр очиж идээрэй. Манай бамбарнууд нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Amigo Food House-ын энэ сошиал хаягуудаар нь ороод шууд аваарай. За, яг буцаад кинонд орцгоё. Нэвгүй зүтгэрөөс ашгүй нэг салаад зүтгэрт бариулсан гарны боолтой автал хамгийн сонин нь юу ч болоогүй мэтэл нөгөө үүссэн байсан тэмдэг нь алга болсон байдаг. Хэдий нүүсэн ч гэсэн байдал ер нь л нэг биш байгаа гэдгийг мэдсэн манай мяа нөгөө хэргийн мөрдөгчийг дуудаж байгаад та тэр шашны калтын тухай өөр зүйл мэдсэн үү гэж асууж гардаг. Мөрдөгч нь ч олсон мэдээллүүдэд үзүүлэхэд өгөхөөс өмнө өөрийгөө Анабель хэмээн нэрлсэн Жанис охины шашны калтад орохоос өмнөх зургуудыг үзүүлэхэд нэг л өөр харагдах ба мөрдөгч цааш ярихдаа тэр шашны калтыг ухаж үзэхэд ямарваа нэгэн ад зэтгэр зүтгэрийн зан үйл хийдэг юм шиг байлаа. Гэхдээ тийм балай зүйлс хэн итгэх вдэ гэдэл нэх ач холбогдол өгөхгүй байгаа нь илт харагдана. Манай хүн ч өмнөх гэрт нь гарсан хэргийн зургуудыг мөрдөгчийн хавцснаас аваад үзвэл Анабель буюу Жанис хоолойгоо хэрчин амиа хорлох үеийн зураг дээр ханан дээрх тэмдэг нь сая сүүлд нэг
сонин чөтгөртэй таарахад гаран дээр нь гарсан тэмдэгтээ яг ижилхэн болохыг олж мэддэг. Үүнээс гадна энэ сонин шашны калт нь ямарваа нэгэн зүйлийг их дэлхийрүү дуудан авчрах гол зорилготой гэдгийг нь олж мэдсэн л гэнэ. Манай мяач нэг сонин зүйлс болоод байгааг мэдсэн тул шууд гэрийн хайжуудах номын дэлгүүр ороод энэ авийнхаа ганцхан таньдаг хүн болох байрны эгчэд болсон бүх зүйлсээ хэлээд тусламж гуйдаг. Байрны эгч ад зэтгэр чөтгөртэй холбоотой хэдэн ном гаргаж ирээд хэрвээ тэр зүйл чинь сүнс бол өмнөх байшинд чинь үлдэх ёстой. Одоо болтол тохиолдод байгаа. Бас тэр сонин шашны калтынхан ямарваа нэгэн зүйлийг дуудаж авчрах гэж үзэж байсан гэхээр миний лав мэдхээр яавч энэ ертөнцийн зүйл биш л байх. Чөтгөрч байж магадгүй. Чөтгөрүүд хүний сүнсийг ангуучилдаг ба аван автлаа хизээж зогсдоггүй гэх эвгүй зүйлсийг хэлж өгдөг. Байрны эгч ингэж сэтгэл гарган туслаад байгаа шалтгаан нь хөөхий хэдэн жилийн өмнө өөрийнхөө охиныг алдаж байсан тул саяхан ялах хүүхдээ болсон манай хоёр чадгаараа л туслах гээд байгаа юм байлээ. Байрны эгчийн номын дэлгүүрээс гараад харихаар явах үед нь манай мяач гэртээ орж ирээд өнөө чөтгөрийн тухай номоо унштал ад зэтгэрүүд хамгийн сул дорой хамгийн ариун өөрийгөө хамгаалах чадваргүй хүнийг өөрийн бай болгож сүнсийг нь авдаг тухай мэдэх ба яг нөгөө сонин тэмдгэнч мөн байж байдаг. Манай мяа тэгвэл энэ чөтгөр дөнгөж төрсэн хүүхдийн сүнсийг авах гадээш магадгүй хэмээн санаа зовон тэгвэл яаж энийг зогсоох юм бол гээд байж байхад цаад өрөөнөөс нэгэн сонин чимээ сонсогдох ба Ийм зүйл болсноор манай хоёр шууд нөгөө очдог сүмийнхаа санваартан дуудаж нөхцөл байдлаа тайлбарлан хэлдэг. Санваарт нь ч би тэр хүүхэлдэйг чинь харж болох уу гэдэл үзэх ба манай хоёрч бит хоёр ууг нь нүүхээсээ өмнө энийг гаргаж хайсан ч буцаад л манай нүүлтэй хайрцаг дотор ороод ирчихсэн байсан гэдэл тайлбарлахад санваартан гэхдээ л нэг сони юм да. Яахав чөтгөр хаяа хүслээ гүйцэлдүүлэхийн тулд ямарваа нэгэн эд юмсыг өөрийн тээгч болгодог тохиолдол байдаг. Гэхдээ үнэхээр чөтгөр байгаа бол энэ хүүхэлдэнд яаж орсон юм бол тэд хэн нэгний сүнсийг авахыг л хүсдэг. Гэхдээ зөвшөөрөл авч байж авдаг гэхэд нөхөр Жон нь тэгвэл ямар хүн тэгээд өөрөө зөвшөөрөө чөтгөр сүнсээ өгдөм бэ л гэн. Санвартан ч үүнийг сонсон мэдээж хинч хүслээрээ сүнсээ өгөхгүй. Тийм ч учраас өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүс рүү дайрдаг юм аа л гэн. Үүнийг сонссон манай мяа тэгвэл энэ чөтгөр яг манай хүүхдийн сүнсийг л хүсээд байгаа юм байна. Тэгээд энийг яаж зогсоох вэ эцэг минь гэхэд Санвартан манай сүмд ирдэг иймэрхүү зүйлсээр туршлагатай нэг хос байдаг гэж сонссон. Тэднээс би асууж өгье. Бас би одоохондоо энэ хүүхэлдэйг авч яваад сүмд байлгаж. Юу ч гэсэн хүүхдээс чинь хол байлгах хэрэгтэй юм шиг байна. Мөн сүм ариун газар тул та нарт аюулгүй бах гэдэл шууд өнөө хүүхэлдэйг аваад машиныхаа арын суудал дээр тавиад сүмийн зүг хөдлөх ба Ингэснээр манай мяа хүүхдтэйгээ болон байрны эгчтэй хамт үлдэж нөхөр Жон нь санваартан гасархаар эмнэлэг явдаг. Байрны эгч хөөрхий өөрөө охиноо алдсан түүхээ ярихад өөрөө жолоо барьж байгаад анхаарал алдаад осол хийсэн. 3-7 хоногийн дараа өөрөө бол ухаан орсон ч охин нь цэрээгүй. Би алдаа гаргаж охин минь төлөөсийг нь төлсөн гэдэл сэтгэлийн мухарт байгаа нууцаа манай мяад дэлгэхэн тэр. Энэ үеэр ашгүй эцэг санваартан ч ухаан орон шууд би харсан тэр хүүхэлдэнд үнэхээр чөтгөр байсан. Маш их атаа орсолтой ёрын чөтгөр тэр танаа охины сүнсийг маш их хүсэж байсан. Гэхдээ Жон сандран шууд гэрийн зүг гараад гүйдэг. Манай мяач байрны эгчийн хамт охиноо хараад гэртээ байж байхад May God have mercy!
Give her back to me. Нөхөр нь Яаран байрны эгчтэй хамт орж ирэхэд хөөхөн Манамя охиноо аврахын тулд өөрийн сүнсийг зүтгэрт өгөхөөр өнөө хүүхэлдэйг тэрвэрн цонхны давцсан дээрээ зогсон. Өөр сонголт байхгүй. Би өөрийн сүнсийг өгье. Охиноо сайн харж хандна гэж амал. Хайртай шүү, Жон. Охиноо том болонгууд ээж нь чамд маш их хайртай байсан шүүгээ заавал хэлээрэй гэдэл яг үсрэх гэж байхад ашгүй нөхөр Жон нь араас нь татаж аваад буулгах чаддаг. Манай хоёрч би үсэр нь үгүй болохгүй гэдэл маргалдаж байгаад нэг харахад байрны эгч өнөө хүүхэлдэйг тэрвэрн цонхны давцсан дээр зогсчихсон байх ба. Та хоёр хэрэггүй. Би сүнсээ өгье. Хүүхдээ сайн хамгаалж хайрлаарай гэж хэлээд л шууд хойшоогоо унчхан тэр. Хөөхий өмнө нь өөрийн охиноо алдаж байсан тул нэг ч гэсэн гэр бүлийг бүрэн бүтэн байгаасаа гэсэндээ өөрийн амийг золиослож байгаа нь л юм шиг байлаа. Байрны эгчийг өнгөрөхтэй зэрэгцэн олдохгүй байсан охин нь шууд гараад л ирдэг. Хэсэг хугацааны дараа манай хоёр хүүхэдтэйгээ хамт сүмдээ явжгаад гарах үед өнөө санваартанд харан мөрдөгчөө сонсоход цагдаа нар очин хэргийн газрыг шалгахад тэр хүүхэдтэйг огт олоогүй гэсэн. Гиснээс нэрээ энэ гээл киноны бүр ихэнд камераар авсан зургаа угаалгачихсан манай хоёрт бэлгэлдэг. Кадр солигдоход нэгэн эмэгтэй дэлгүүрт орж ирэн манай охин сувлэгч юм аа. Хүүхэдтэй төрсөн өдрөөр нь бэлэг хайж аавна гэснээ. Өө энэ хүүхэлдэйг би зөндөө хайсан ч олоогүй штэ. Ашгүй танаад байж бахын энийг би шууд авъя гээл өнөө хүүхэлдэйг худалдаж авч буун харагдана. Ягаа бичлэгний ихэнд Эд болон Лорен хоёр дээр хоёр сувлэгч охтууд оччихсон юу болсон тухайга яриад гайтай хүүхэлдэйг өгч байсан да. Тэр хоёрын нэгнийх нь ээж нь л юм байна. Энэ ёрын хүүхэлдээ ашгүй ингэж нэг ийм зүйлсээр мэрэгшсэн манай Эд болон Лорен хоёр дээр очисон ба одоогоор тэдний цуглуулганы өрөөнд хоригдож сартаа 2 удаа сүмээс санваартан ирж ажилладаг. Чөтгөрийн аюул занал байгаа цагт бид зөвхөн хорж хориглож чадна. Хизээч бүр мөсөн устгах боломжгүй. Лорен Warren гих үгсээр киноман дуустдаг. Ёо ашгүй нэг энэ гайтай хүүхэлдээ ингэж нэг зөв хүмүүсийнхээ гарт орохгүй ш тэ. Тэгэхгүй бол гараас гар дамжаад хүмүүсийг ч бүр дуусгах шинжтэй шүү. Гэхдээ хамгийн зөв нь хорвоо ертөнцийн дээр нэгэнтээ дуудагдаад ирчихсэн бол бүр мөсөн устгах боломжгүй гэдэг нь байгааз. Тэгснээ энэ нь бодит түүхтэр сэтэлсэн гэхлээр яа бас л жиирх хөл чадж байгаа юм шүү. За тэгээд энэ болтол үзсэн бүх бамбарнуудаа баярлаа. Дараагийн орох кино бол үйл явдлын дараалалаараа тавт орох The Conjuring. Бараг одоо л дөнгөж үндсэн бүр гоё хэсэг рүү орж байна да тий. За тэгээд дараагийн кино нэх удахгүй тул манайха юу их мэдж байгаа штэ тий. Саба дараад сүсгэлээ сууж байгаарай. Үргэлж найзын тань гэр шиг халуун дулаан Amigo Food House.